10 сарын мэдээлэл оруулж байна. 10 сард гариг эрхсүүд маань ямар байршилтай байх тухай за мандлагт хоёр оруулж байна. Тэгэхээр энэ сард маш олон гариг эрхсүүд ухрах хөдөлгөөн хийсэн байгаа. 6 том гадна олон дотор талын одоо гариг эрхсүүд ухрах хөдөлгөөн хийж байгаа. Урагшлах хөдөлгөөнийг бууд гариг маань 10 сарын 18-аас хийж эхэлнэ. За бууд гариг хизээ ухарч эхэлсэн бай гэхээр 9 сарын 27-ны өдрөөс ухарч эхэлсэн тийм. 9 сарын 27-наас. Тэгээд ухарч байгаа байршил нь болохоор Жинлүүрийн ордонд ухарч байгаа. За Жинлүүрийн ордонд ухарч байгаа учраас агаар бэм хоттой Жинлүүрийн ордныхны маань хувьд болон бидний хувьд мэдээж Жинлүүр маань өөрөө харилцаа холбоо амьдралын ямар нэгэн алдагдсан балансыг одоо Жинлүүр маань хариуцж явдаг учраас бууд гариг ухрах хөдөлгөөн хийснээр амьдралд чинь ямар нэгэн балансаа алдагдсан харилцаа холбоо дээрэс нь ямар нэгэн одоо асуудал ажил төрөл гэрээ хилцээр гээд маш олон ийм зүйлүүдийг ухрах хөдөлгөөн хийж байгаа бууд гариг маань Жинлүүрийн ордонд ирснээр үж. За дээрэс нь нар бас Жинлүүрийн ордонд байгаа тийм. Тийм нар вэ ангар. За ангар гариг бас байгаа. Тэгэхээр энэ сард юм бол нэлээд олон гаригууд ухарч байгаа шүү дээ тий. Одоо жишээлбэл бууд гариг дэлхийн ван санчир бахаас гээд ухарч аваад буцаад 10 сарын дундаас хойш юу нь бүгд урагшлах хөдөлгөөнд орж байгаа. За тэгээд ер нь бол гадна талын гаригууд бол ухрах хөдөлгөөн аль хэдийн хийгээд эхэлсэн байсан. Дээрээс нь одоогоор удахгүй 10 сарын дундуураас сүүл рүү болохоор санжир гариг, бархас бод гаригууд одоо урагшлах хөдөлгөөний хийгээд эхэлнэ. Тэгэхээр ер нь бол хүмүүсийн амьдрал нэлээд одоо удаан хугацаанд ямар нэгэн харилцааны асуудлууд байсан бол дээрээс нь харилцаа холбоон дээр ямар нэгэн асуудлуудтай байсан бол эдгээр дандаа ингээд агаар бие махбодууд буюу харилцаа холбоо дандаа одоо ярилцдаг, ойлголцдог бидний амьдралд хамгийн хэрэгцээтэй ийм хэсгүүд маань одоо идэвхтэйгээр ухрах хөдөлгөөнүүдэд автцсан байгаа учраас энэ үеэр энэ одоо асуудлууд маань эргээд цэгцрэх боломжуудыг өгж байгаа. Дээрээс нь гадна талын далайн ван гариг, дэлхийн ван гариг хоёр маань дэлхийн ван болохоор эргээд удахгүй урагшлах хөдөлгөөнийг хийж байгаа тийм. Тэгээ одоо 10 сарын 6-наас шинэ сартай хамт. За шинэ сар маань 10 сарын 6-ны өдөр 13% налуутай Жинлүүрийн ордонд гарна. Тэгэхээр мэдээж ямар нэгэн өөрийн чин одоо амьдралд харагдахгүй байгаа хэсгүүд тэ одоо энэ ямар нэгэн асуудлууд байгаа бол таны гэрлэлтэнд, таны одоо харилцаа холбоонд, таны одоо ажил төрөлд ямар нэгэн асуудал эсвэл хамтрагчид ч ямар нэгэн асуудал байгаа бол буюу хоорондын ойлголцол шаардлагатай байгаа бол 10 сарын 6-ны өдрөөс ахуулан шинэ сар гарахад илүү их ажил төрлөө төлөвлөвөл илүү ойлгомжтой, илүү бүтэмжтэй. Гэхдээ мэдээж бууд гариг ухарсан байгаа учраас маш болгоомжтой хэд дахин одоо нэгтэлж ээж альва асуудлуудыг ойлголцох хэмжээнд хүрэх хэрэгтэй. Дээрээс нь бууд гариг ухарсан байгаа энэ үеэр хүмүүсийн яриа хэл ойлголцол маш одоо доод буюу сөрөг юм уу эсвэл үл ойлгохдох хэлбэрлөө шилжиж байгаа. Тэгэхээр энэ үеэр хүмүүс юун дээр ер нь болгоомжтой байвал зүгээр юм длаа. Ер нь бол ялангуяа шинэ гэрээ хэлцээр шинээр эхлүүлээд ч юм уу яг шинэ сараар эхлүүлэхэд сайн ч хэдийн нөө бод ухаж байгаа учраас бас төр зөр хойшлуулах их зүгээр байх гэж байна. Одоо гэрээ хэлцээр хийх ч юм уу бусдад харилцах хамтрах. Хэрвээ та одоо яаралтай энэ үеэр ямар нэгэн одоо ажил эхлүүлэх гэж байгаа бол шаардлагатай бол маш сайн нягтлж ийж орохгүй бол одоо эхлүүлсэн ажлаа дахин давтах, дахин одоо анхаарах эсвэл буруу ойлголцол чинь дахин таныг нэг одоо шийдсэн асуудлуудаа дахин эргэж харахад чинь нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр хэрвээ үнэхээр шаардлагатай бол энэ үеэр те ядаж 10 сарын 6-наас ахуулан шинэ ажил төрлийг эхлүүлэх, ялангуяа partnership бусдтай хамтран ажиллах, дээрээс нь ирэмийн харилцаанд анхаарах, эсвэл хоорондын харилцаан дээр ойлголцох гэдэг юм уу тийм. Эсвэл найз нөхдийн хүрээлэлд ямар нэгэн зүйл зохион байгуулах гэж байгаа болж гэдэг юм уу. Эсвэл олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа болж гэдэг юм тийм. Энэ талуудаараа бас тодорхой хэмжээгээр мэдээж одоо гариг эрхсүүд маань хоорондоо холбоо тогтооцсон. Мэдээж санчир гариг маань одоо энэ үеэр бол маш сайхан холбоосуудыг бол нар ангарахтай тогтоож байгаа учраас ямар нэгэн хийж байгаа зүйлийг чинь хөдөлмөрийн чинь үр дүн бол тууштай цаашаа явах боломжтой боловч хэд хэдэн удаагийн одоо энэ алдаа мадагтай харилцаа юм уу бичиг цаастай холбоотой асуудлуудаас болон эргэн дахин нэг зүйлээ эргэн харах хэрэгцээ шаардлагыг үүсгэж байна гэж харж байна. За тэгээд нөгөө талаас сугар гариг одоогоор
хилэнцгийн орд 20 хоногийг одоо үдэж байна. Бараг 17-8 хоног болцоо явж байна. Тэгээ сугар гариг маань бол хилэнцгийн орд нь маш таагүй үйл явдлуудыг авчирдаг. Магадгүй одоо таны одоо сэтгэл зүй, амгалан тайван байдал чинь алдагдах, эсвэл ямар нэгэн зүйлүүдийг байнгын одоо судлах, анхаарах, эсвэл хайр дурлалын асуудалдаа итгэлгүй болох, эсвэл одоо хардах, сэрдэх ч гэдэм үү те. Ямар нэгэн байдлаар одоо тайван амгалан бие биендээ өгдөг харилцаа холбоо манаас их алдагдсан явж байгаа шүү дээ. Тийм одоо 10 сарын 7 наснаас хойш нумын орд руу орчихсон тий. Тэгэхээр нумын орд руу ороод ирэхээр ерөөхдөө хүмүүсийн харилцаа илүү чөлөөтэй, нээлттэй, илүү тийм магадлалын явдлыг хүссэн ч юм уу. Одоо хилэнцгийг бодвол арай хилэнц ордонд байсан сугар гаргийг бодвол илүү нөгөө хилэнцтэй байхдаа илүү дотогшоогоо илүү тийм гүнзгий одоо нэг хүн дээр илүү төвлөрсөн ч юм уу. Одоо дойр дотны харилцаа нэрээ нэлээд сериус ингэж авч үздэг байхад одоо ном руу орж ирснээр арай одоо хосууд үед ч юм уу эсвэл найз нөхдөд үед ч юм уу харилцаа бол илүү тийм чөлөөтэй болж эхэлнэ. Илүү чөлөөтэй. Үзэл бодлоо илүү их солилцдог, одоо альва зүйлийг харахтаа илүү хөнгөн байдлаар хардаг тий. Илүү их эрх чөлөөтэйгээр хайр сэтгэлээ илэрхийлдэг ч гэдэг юм уу. Тийм учраас нумын ордонд сугар гариг маань ирснээр хүмүүс илүү цаг хугацааг хамтдаа илүү хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой болж эхэлж байна тий. Арай илүү идэвхтэй. За тэгээд ордуудын маань хувьд энэ гариг ирсүүдийн маань байршлууд за энэ ордууд эхлэхээс өмнө ямар ч үсэн хизээ хамгийн таатай боломжтой үед гарч ирж байна вэ гэхээр 10 сарын 6. Тэгээд энэ үед бол шинэ сар гарч байгаа. Шинэ сарнд бас ямар нэгэн асуудлуудаа харахгүй байсан асуудлуудаа та олж харах боломжтой. Дээрээс нь шинэ сар маань мэдээж альва зүйлийн одоо гол суурийг тавихад их сайнаар нөлөөлдөг учраас ямар нэгэн асуудал дээр эргэж харах хэрэгцээтэй бол будын одоо ухрах хөдөлгөөнийг их сайнаар эргээр ашиглая гэж бодвол энэ үеэр та хуучин харилцаа холбоо асуудлуудаа илүү цэгцлэхэд чинь энэ буд гариг ухрах хөдөлгөөн нөлөөлөхөөс гадна шинэ сар гарахад чинь бас тодорхой хэмжээний ангар гаргийн одоо бас conjunction явагдаж байгаа шүү дээ тий. Ангарахтай шинэ сар маань бас гарч байгаа. Тэгэхээр чи шинэ сар ангарахтай одоо гарснаар ямар үйл явдал болно гэж бодож байна? Тэгснээр илүү үед эхлүүлж байгаа ажлаа илүү эрчтэй хүчтэй ч юм уу. Одоо тий тамирчин хүмүүс бол ялангуяа бие физиологи илүү одоо тасал хөдөлгөөн өөрт нь илүү сайнаар нөлөөлөх гэдэг ч юм уу. Эсвэл одоо эхлүүлэе гэж бодсон тэр одоо тий физикли тийм активити үйл ажиллагаанд илүү шинээр эхлүүлэхэд таатай ч юм тийм үү. Яг шинэ сар гарч байхад ангарахтай хамт яг одоо аялж эхэлж байгаа шүү дээ. Тэгээ гариг хэрсүүд маань одоо яг ангарах шинэ сар хоёр тавцж байгаа учраас ямар нэгэн зүйлийг яаран одоо эхлүүлэх гэж хүмүүс маань адгана. Ягаад тэгэхээр ангарах гариг өөрөө бас сартаа аялж байгаа учраас мэдээж ингээд аль талаасаа бие бинийгээ түлхэх тийм үү. Одоо ямар нэгэн алхам хийгээч гэж бие биендээ их нөлөөлнө. Хоёр гариг хэрс маань хамтдаа аялж байгаа учраас гэхдээ бууд гариг ухарсан байгаа учраас мэдээж тухайн асуудал ямар ч бодлогогүйгээр эхлэх бүрэн боломжтой байгаа. Тэрнээсээ болоод эргээд муудалцах, одоо асуудал үүсгэх, буруу ойлголцох, дээрэс нь илүү их одоо бие физиологийн бас үйл ойлголцлуудыг бие биендээ татаж болох учраас энэс болгоомжлох хэрэгтэй. За нөгөө талаас бууд гариг маань мэдээж ямар нэгэн одоо бидний бүхий л хэрэглэдэг материалууд буюу компьютер, гар утас, машин тэрэг те ямар нэгэн технологи одоо технологитой хариуцдаг, ямар нэгэн деталуудаар хийгддэг, нарийн ажилтдаг зүйлүүдийг хариуцдаг учраас энэ үеэр эвдрэл, хэмхрэл дээрээс нь болгоомжтой зорчих ч гэдэг юм уу те тухайн хүмүүс маань ямар нэгэн материалын зүйлүүдэд хаяхгүй байх, дээрээс нь ямар нэгэн app, store, янз бүрийн зүйлүүд маань одоо гацж эхэлдэг үе гэж байдаг. Тэгэхээр энэ үе маань ирсэн байгаа учраас альва зүйлд нэлээд одоо бодлоготой хандахгүй бол ямар нэгэн зүйлүүдэд одоо хаяж гээх, гэмтээ хийвдэх гэсэн юм талууд бас итгэдэг. Тэгээд шинэ сар маань бас энэ 10 сарын 6-нд гарч байгаад энэний дараа болохоор бууд гариг урагшлах хөдөлгөөн шүү дээ. Тэр нь 10 сарын 18 байгаа. Тэгэхээр тэр үе болохоор илүү их тэрний наанч одоо хөвчлэн хүмүүс мэдрээд эхэлж болно. Альва гариг ирэхсүүд хөдөлгөөсөө өмнө урхаасаа өмнө гэдэг юм уу илүү өөрчлөлтүүд татдаг. Тэгэхээр наан буюу 10 сарын 16, 17, 18 гэдэг өдрүүд бол ерөнхий байдлаараа альва зүйл маш цэгцтэй ойлгомжтой болох асуудлуудын гол одоо учрыг зангилааг олох боломжтой үеуд эхэлж байгаа. Тэгээд дээрэс нь энэ том гаригууд маань буюу бархас байд гариг, санжир гаригууд маань урагшлуулна гэж байгаа шүү дээ. Бомбын ордонд. Тэгэхээр ер нь нийт массаараа ер нь харилцаа холбооны асуудлууд илүү нааштай шийдэгдэж эхлэх юм уу? Арай одоо нийгмийн харилцаа арай өөр түвшинд гарч ирэх
одоо нэлээд сүүлийн хэдэн сард ухарч байсан санжир байр бахар сайд тий. Үнцгийг ууршлаад эхлэхээр ерөнхийдөө нийгмийн хувьд арай өөр түвшинд гарах байх гэж харж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол санжир гариг маань мэдээж бомбын ордонд 3 жил ирж байгаа. Тэгэхээр 3 жил ирсэн байгаа санжир бол мэдээж бомб өөрөө масс хүмүүсийг тэр чигээр хариуцдаг тий. Тэгэхээр мэдээж тийчээ маш их restriction буюу одоо тэр хүмүүсийг контролддог, хүмүүсийг дардаг, хүмүүсийг ямар нэгэн байдлаар хөдөлгөөнгөө байлгах, контролдох бүхэл одоо зүйлүүдийг хийж байгаа. Тэгэхээр мэдээж энэ 3 жилийн дараанаас илүү хүмүүсийн маань хувьд эрх чөлөөтэйгээр одоо илүү их том алхмуудыг хийхсгүй бол өөрсдөө дуу хоолойг хүргэгч гэдэг юм уу тий. Альва зүйлүүд маань бас өөрчлөлтөнд орж эхлэх байх. Ер нь бол одоогор бол Бархасууд гариг маань тэнцээ одоо ухрах хөдөлгөөнийг хийцэн 22% налуутай явж байгаа. Удахгүй 10 сарын дундуураас ахуулан урагшлах хөдөлгөөн хийж ягаад удахгүй загасны орд руу шилжин. Тэгэхээр загасны ордонд бол мэдээж Бархасууд гариг маань хамгийн сайхан байх дуртай газар нь байршлан байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр загасны ордыг удирддаг учраас. Тийм болохоор удахгүй тэнцээ далайн вантай аялах, дээрээс нь Бархасууд маань бас сайн байршилтай очих хөлөөр хүмүүсийн хувьд, амьдралын хувьд аз боломжууд, хүмүүсийн одоо spiritual эсгүүд маань маш сайхан одоо өсөн дэвчих боломжтой бол магадгүй одоо тэр бясалгалч гэдэг юм уу эсвэл одоо тэр урлагийн хүмүүс маань уран бүтээлээ төрөхөд илүү их боломжууд гадагшаага гарч ирэх гэдэг юм маш олон боломжууд бол загасны орд руу шилжснээр илүү их одоо эрх чөлөөтэй болж эхэлнэ гэсэн үг. Одоо мэдээж бомбын ордонд байгаа маань бас жоохон таагүй гэхдээ гариг иргэсийн байрших дуртай газрууд гэж байдаг. Тэрний нэг нь бол мэдээж бомбын орд байна. Тэгэхээр ямар ч үсэн томоохон өөрчлөлтүүдийг бол өгж эхэлнэ, өгчөөд явна гэж харж бомбын орд. За одоо хоёлаа ордуудыг ярина. Гэхдээ ер нь бол энэ дээр нэг зүйл нэмж хэлэхэд одоо үеийн өрийн зангилаа буюу бидний нөгөө хэртэл татдаг зангилаанууд маань одоо эрх жилээс буюу энэ намраас ахуулан үхэр болон хилэнцгийн орд руу орно. За энэ байршил бол угаасаа астрологийн хувьд бол хамгийн одоо сайн байршил буюу одоо бас энэ үеийн өрийн зангилаануудын тоглолт бас их сайн байдаг газар гэж үздэг. Нэг яг хуу энтгэл зурхаа дээр бол мэдээж энэ нь болохоор ихэр бол ном байдаг. За вестерн буюу одоо өрөндийн одоо зурхаагаар болох юм бол энэ маань эргээд үхэр болон хилэнцгийн ордонд бол хамгийн сайн таатай нөлөөлөл авчиртай гэж үздэг. Гэхдээ энэ өвөл буюу энэ хавар намраас ахуулан энэ хувь тавилангийн зангилаа одоо шилжилт хөдөлгөөнөөр хийж эхэлнэ. Тэгээ үхрийн ордонд сар хэртэж байгаа шүү дээ. Энэ намартаа 11 сар гаргаад тэгээд энэ сар хэртэлтэнд бас болгоомжтой байх хэрэгцээтэйг бас ярьж байгаа астрологчд. Яагаад тэгэхээр Антисия гэдэг сүрэг одоо ийм энерги татдаг үхрийн ордонд байдаг ийм жижиг астро гариг ирсэн одоо ийм оддын ийм жижиг бөгнөрл байдаг. Тэгээд энэ маань бас өдөөгдөж байгаа учраас янз бүрийн өвчин зовлон, янз бүрийн одоо вирусүүд, янз бүрийн одоо асуудлууд дээрэс нь эргээд хоол хүнснээс ахын бол үхрийн махтай хүртэл холбоотой юм уу, үхэртэй холбоотой хүртэл өвчлөлүүд маш их өндөр болно гэж бас зарим астрологчд бол ярьж байгаа. Тэгээд энэ бас сүрэг одоо үеийг тодорхой хэмжээгээр зөвөр авахыг бас хичээх хэрэгтэй. Тэгээд үхрийн орд болон хилэнцгийн орд нь үеийн өрийн зангилаа аялаад бүтэн 1 жил гарныг байх үед буюу 18 сар байдаг. Энэ үеэр бас ямар зүйлүүд болох бай тухай дээр бол мэдээлэл удахгүй оруулна. Ямар тач энэ зангилаа буюу ихэр одоо номын ордонд явж байгаа зангилаанууд маань бас ухрах хөдөлгөөн хийсэн байгаа. Удахгүй урагшлах хөдөлгөөн хийгээд дээрэс нь гариг иргэсүүд бас байрлал сэлсийн дараа эх жил буюу 2022 онд харьцангуй бас өөр үйл явдлууд таны амьдралд болох боломжтой болно.